Юу яцхан манайхаа Тэнгисийн ирэг дээрх 2 4 7 2 дахь ээлжийн оролцогч Батүлзэн намайг найзууд маань өвжи гэж дууддаг. Нэмэх 40 насны төлөөлөлд болж оролцож байна. Энэ дугаарт нэг бүсгүй орж байгаа. Би тэр бүсгүйтэй их дотн танилцахыг маш их хүсэж байна. Өнөө орой нууц өрөөнд дагуулж орно. Хамтдаа байгаарай. Аялж явах та нэрээ хамгийн хэцүү нь тэ? Аяллаа газрын аялал хамгийн ядаргаатай нина. Яг ойрхон газар таксид хос хэцүү. Таксид бах хэцүү. Таксидхаар амар үнэтэй бас тий. Тийштэй нэг 700 м явах газар. Нөө жуулчдад нэмээ ичдэг тий. Тэгэд ийм залуутай явбал яах вэ ингэж юм даа. Өгөөд өөр ингээс суулч хэлээтэй алхаал. Явна да. За битээр энэ кабинт хөөрхөн дахиад нэг хонохоор алсан. Энэ үнэхээр хөөрх юм байна. Тэгээ яг нөгөө далайн эргийнхээ бас хажууд юм байна. Битээрийн өмнө буусан бодол маань гэсэн далайн эргийн хажууд гэсэн. Тэгээ энэ чигээс нөгөө айгу хурдан хойг өсөг учраас дахиад нэг хоног 1-2 хоног тийм энэ гоё газар бас бодлохоор боллоо. Энд бүр зэгтээ айгу гоё санаа байна. Чиргүүл аваад байхгүй юу? Тэгээ хаашаа ч ингэ зөөгөө явчих болно тийм. Тэгээ дотроо хамгийн гол нь кондишнтэй шауртай байгаа байхгүй тийм. Тэгээ бас айгу өрөмөц орчин та болохоор энд 1 хоногоос байг шийдлээ. Ийм хөрхөн плетэгтэй байна. Өөрөөсөө хоол унд хийж иддэг бол тийм. Олондоо ийгээд идчих юм байна. За тэгснэ энэ нь бас ор гэдэг байгаа тийм. Нааша ингээс хүмүүст ор болчихно. Дахиад эндээ далаар харсан цонхтой хөрхөн юм ор байна. Тэгээд шавар, кондишн байхгүй тийм. Айгу хөөрхөн ингээд 1 хоног. Энэ болохоор 1 хоногийн Монгол мөнгөөр бол 195,000 төгрөг юм байна. Тэ? Монгол мөнгөөр 195,000 болж байгаа юм байна 1 хоног. Тэгээ ингээ хаач хамаагүй чирээ очиж болдог тий. Энэ гоё юм байна. За ийшээгээ болохоор ингээд орой гоё нар жархаа харж болох нэ. Ингээд ийм хөөрхөө. Цонхоныг онцчингууд ингээд далайн яг гоё чимээ сонсогдоод дээрээ гоё далмод хараад од мод хараасан шигээ сайхан амарлаа шүү дээ. За тэгээд нэг юм хэлэх юм бол нөгөө зүүн өмнөд Азаар ингээ явахаар жоохон жолооч нар нөгөө жуулчдад тойроо замаар яваад одоо нөгөө ойрхон байх газрыг жоохон хол болгоод илүү мөнгө авах гэдэг Grab гэдэг аппликейшн байт юм байна. За тэр аппликейшнээ утсандаа суулгачаад ирээл хаана байгаа локейшн өгөнгүүтээ хаашаа явах юм гэдгийг хийчих юм бол тэдэн одоо тий төгрөг болно гэд тэгээд машин нэрээд авчт юм бэлээ. Тэгээ тэр нь хамаагүй хямдхан гол нь энгийн одоо нөгөө гар өргөө такси барьснаас хямдхан тусдаг. Энэ одоо хадны цаана байгаа байхгүй юу? Аах бос амрал. Тэгээ ши нөгөө нэг өглөөс дасгал ингээ хойлоо алхаад европчуудыг дөөрэж бас далайн эргийн дагуу дасгал хөдөлгөөн хийлээ шүү дээ. Хүмүүс ч эрүүл мэндэд үнэхээр санхаард юм байна. Өглөөс л хосуудаараа ямар гоё хоорондоо хүндлэлтэй, харилцаатай юм тийм. Айгүй гоё санагдсан Европ хосуудыг харахад тий шүхрээс байсан. Тэгээ манай хүн болохоор надтай хамт өсрөнө гээд би болохоор иймэрхүү юмнаас айдаг учраас үгүй гэсээр ойлоо өчтөр хийж чадаагүй. За тэгээ нөгөө өмнө нь битэр чинь нугасаа Японд ч үзсэн, энд ч хийж исэн, Сингапурт хийж исэн учраас снорклинг, дайвинг гэдэр бол хийсэнгүү. Иймэрхүү зүйлүүд бол нэмэлтээр ингээд хийх боломжтой. Яа ийм хөөрхөн жижиг мөртлөө тий. Орой энд нөгөө нар жарах мөч нь үнэхээр гоё. Тэгээ яг юу юм бэ? Битэрээс өчтөр ахаад ийшээгээ алхаж үзсэн. Яг битэрийн буусан энэ хэсэг нөгөө хамгийн дэжгүй цэвэрхэн нөгөө нэг далаатай учраас ийм хөөрхөн кемпд амир ихтэй. Тэгээ тэрэн дээр ер нь дандаа европчууд байгаа юм байна. За нөгөө таксиндаа суудсан. UB cab шиг тийм 1-2 минут болол яг үүднээс ингээд жолооч нэр авчина. За тэнгуут одоо битэр байсан байрнаасаа гараад нөгөө онгоцны бодол руу нэмж ингээд замын заагаад үн мөн ингээ гаргаад ирдэг. Тийм? Бүх юм. Тэгээ энэ жолооч тэнийг ирж амнаа гэд. Энэ нөгөө аюулгүй байдалд нэгт бас зүгээр хоёрт санхууд ч гэсэн зүгээр энгийн нөгөө гар өргөж байрснаас бол
хамаагүй хямдхан юм би тий. Тийм. Тэгээд нөгөө найдвартай тойрч морин гэхгүй яг энэ маршрутынхаа дагуу цаанаас өгцсний дагуу явах учраас илүү дутуу мөнгө гарахгүй. Тэгээд дээрээс нь одоо нөгөө нэг гараал тий чамдаа маач ирээл төв зам ороод такси барь идэр гэхгүй учраас их зүгээр. Зургийг гаргадаг аппликейшнийх нь болох. Энэ Grab гэдэг ногоо. За ийм юм биш манайха. Зүүн өмнөд Азад аялж байхдаа энэ аппликейшнийг ашиглаарай. Битээр бол одоо аяллахаа туршиныг ашиглаад ямар ч нэмэлт одоо тий таксинд мөнгө заасрахгүйгээр гоё явж байна. Яа битээр одоо Ланкавигаас Куала-Лумпур руу нислэг хийх чинь. За энэ удаа аялалдаа битээр болохоор дандаа Trip.com ашигласан тий. Яа тэгэхээр ингээ юмнууд нь хамаагүй бас хямдхан байгаадсан букингээс илүү дээрэс нь ингээд нөгөө бүх мэдээлэл нэрээд идэв бүр айгүй амар. Одоо чинь битээр аппликейшн харуул та. Application дээр ингээ бүх юм байж дээ тий. За ерөнхийдөө утсан дээр travel гэдэг юм фолдер үүсгэсэн. Ихэвчлэн trip-ийг ашиглаж байгаа. За trip-ийг орлоо. Урдчлаад захиалга хийсэн учраас надад мессеж ирдэг, notification ирдэг шүү. За тэгээд өглөө 6:45 notification ирсэн. За ингээд web details гэдэг одоо ингээ харъя гэхээр 10:45-аас нисэн шүү. Одоо чек-ин чин 18-аас 22 дугаар цанхан дээр хийгдэж шүү. Энийг хэлж байгаа. За тэгээд сонгогч чинь болохоор gate 5 дээр таныг хүлээж байгаа шүү гэж мэдэгдэж байгаа. Ингээд notification ирээд идэг гэсэн. Мэдэгдэл гэсэн. Тийм, мэдэгдэл ирээд идэг гэсэн. За ингээд суудлын модлаа хүртэл захиалчих болно гэсэн.